За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань 2011 оны топ модель Сэлэнгэ маань хүрэлцэн ирсэн байна. Яа ойлаа. Сайхан амарчлаа. Амарч байна. Юу н сугаах хэрэг аягүй гоё энерги авдаг, эрчгүүч авдаг тий. Бас их сонин шүү. Хүн ингээд нэг ажлыг өдөржингөө амар ядарчдаг мөртлөө ядаргаагаа бас итгэхээ минут нэтер тайлах боломжтой байдаг. Тэгээд түрүүний ойлагийн ярьжсэн нэг тоник маань юм шүү дээ. За. Ангогийн Лондогийн бүтээгдэхүүн тоник гэж нэг гоё зүйл энэ да. Одоо ингээд юу яаж байгаа одоо төөрдөг хүмүүст их тохиромжтой. Одоо зуны цагт бол бүгд л төгсөж байгаа хэрэгтэй. Бараг л халаасна кремалда явж юмар санагдсан надад. Энэ бас давхар нөгөө хууханд маань бас имчилгээ авах тийм. Имчилгээ өгөөд сэргээш тий сэргээж өгнө. Тэгээд жоохон ингээл төгсчээл завтаад. Тийм байна амар гоё сэнгэнэт. Гатаа болохоор гаа маань өөрөө сэнгэндэг хөтэй тий. За сэнгэнэт л шүү дээ үзэгчтэй. Сэнгэнэл энэ сэнгэж байгаа тэр мэдрэмжийг авахыг хүсвэл мэдээж энэхүү тоникийг хэрэглэж үзэх хэрэгтэй. Юу манай Сэлэнгэгийн маань бас хуур ажилтаа байгаа ч гэсэн бас харьцангуй гайгүй. Тийм ээ. Угаач ядрах бас хуур ажилтаа үсч юм бас саяндаас зууралдаа бас асуудалтай байдаг. Тий би ч нөгөө бүр яг тас хар үстэй байжгаад цайвар болгосон. 2 удаа бүр энэ маань бас жоохон будагны юм яваад байна л та. Тэгээ ялцчгүй нөгөө нэг бодолтын дараах нөгөө имчилгээ гэдэг айгүй чухал байдаг ш тий. Хар үстэй байжгаад бас хар өнгөөр үсээ бодчихлаар дараа нь арилгахад айгүй хэцүү байдаг. Хар өнгө маань өөрөө ямарч будагны хаан гэх юм уу та. Ерөөсөл ямарч өнгийн будгийг шууд бах болгочдөг. Хараад будах юм бодоод өсөн тасгаар болчдөг. Тэгэхээр энийг буцаагаад хувирна гэдэг маань маш хүнд. Айгүй хүнд ажиллагаа гэдэг. Тийм болохоор үзэгчд маань хар өнгөөр үсээ бодъё гэж бодсон бол маш сайн бодож үзэх хэрэгтэй. Энэ зөв үгүй юу гэдэг. Өөрөө бодхоос гадна мэрэгчлийн хүнээс асуух хэрэгтэй. Тэгэхгүй ингэж явж яснаа бороос надад таалагдахгүй нэг очингуудаа шууд хараа бодуулчихдаг. Тэснэ 2 3 хоногийн дараа хэрэггүй хараа бодвол борн гоё юм байна гэл. Буцаагаад бор олох өсөйг юм тийм ээ. Химиг хийлгэхэд бол үртэл үзэгчд маань маш сайн бодож үзэх хэрэгтэй тийм. Ямар өсөнд хим гоё тохиромжтой харагдах уу? Ямар шулуун буржир гэдэг нь аюулсан сонгох хэрэгтэй. Химиг 7 өдөр дотор шулуун буржир усыг химиг хоёулыг нь хийлгээ үзсэн хүмүүс аяг хөөдөө. Бид гайхаад байдаг. Яагаад бас тэрийг хийгээд өгчдөг үсчт маанаас их сонио. Хүн ингэж шулуун үстэй шулуун юм илгэчээ 7 хоногийн дараа таалагдахгүй буржир химиг хийгээд өгөхөд нь хийгээ өгчдөг. Тэр маш буруу. Тэр ч үсэл ерөөсөө шууд алж ил гэсэн үг шүү дээ. Okay. Yeah. Oh, we about to get it just a little hot and sweaty in this ooh. Baby. Ladies, let's go. Soldiers, let's go. Let me talk to y'all and just, give you a little situation. Listen. You see the get hot every time I come through when I step up in the spot. Make the place sizzle like a summer. Роман ингээд ер нь бол одоо дуусчих гэсэн. За өнөөдрийн бит хоёрын ус тасалд маань дууслаа үзэгчтэй. Жагата баярлаа. Сэтгэл маш их гоё юм. Тэгээд өнөөдрийн фэшн шоунд найз нь үзүүлээд өгнө. За тэгээд мэдээж сек маань загвар өмсгчний дундаас хамгийн өндөр модель тийм ээ. Тийм учраас ус тасалд маань гэсэн хамгийн урт ус тасалдыг би өндөр сектэй бэлгэлж байна. Тэгээд үнэхээр гоё болсон гэдэгт итгэлтэй үзэгч та бүхэнд чинь таалагдж байгаа. За тэгээд хоёулаа өсөндөө нэр өгье. За тэгээ үзэгчд маань санаж байгаах миний ус угаасаа богинохон байсан. Тэгээд жагаа маань нэвтрүүлэг эхлэхэд төсгөлд бол сүртэй өртөс болно гэсэн. Яг бодож исэн төсөөлжсэнээс боллоо. Тэгээд маш богинохон хугацаанд бас энэ бүтээлийг гаргасан учраас яг ич хит мэт те magic гэж нэрээ. Энэ богинохон хугацаанд гэсэн үзэгчд манаас богинохон үстэйсэн ч гэсэн урт үстэй болох боломжтой. Урт үстэй хийж байгаа богинохон болох боломжтой. Ерөөсөө үсний хувирал гэдэг маань ерөөсөө зогсолтчгүй эргэж идэг тийм зүйл үүдэг. Тийм болохоор өдөртөө байнга үсээ өөрчилж байгаараа